Энэ сарын 11-ний өдөр шингэн зөөлөөж хордсон иргэд Дорнод аймгийн Дашбалбар сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн иржээ. Улмаар нэг иргэн эмнэлгийн тусламж авсан боловч зүрхэн зогсож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. За нэг иргэний биеийн байдал хүнд байгаа бол 3 иргэн хордлогын шинжтэй эмнэлгийн тусламж авч байна. Дорнод аймгийн онцгой комиссаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай ажлын хэсэг томилон ажиллаж байгаа гинэ. Одоо яг уусан шингэн нь бол 1-2 мл хэмжээтэй савтай цэнхэр өнгөтэй хятад бичгтэй машины зурагтай гэсэн ийм иргэдийн өгсөн мэдүүлгээс ийм шингэн уусан байж болцсошгүй гэдгийг мэдээлж байгаа. За энийг бол мэрэгжлийн хяналтын газрын даргаар ахлуулсан баг газар дээр нь ажиллаж шингэний байдлыг бол тодорхойлоод авах баха. Мөн одоо газар дээр нь нөхцөл байдлыг одоо зохион байгуулах, шуурхай зохион байгуулах ийм одоо зорилготой шуурхай бүлэг томилогдож онцгой байдлын газрын албан хаагчаар ахлуулаад эрүүл мэндийн газраас 3 албан хаагч, 4 албан хаагч оролцсон юм ажлын хэсэг одоо шуурхай газар дээр нь ажиллаж байна. Амиа алдсан нэг иргэн Улаанбаатар хотын Харьяат байсан бол хордсон 4 иргэн Дорнод аймгийн Харьяат иргэд байсан гэх мэдээллийг аймгийн онцгой комиссаас өгч байна. За иймээс иргэдэг янз бүрийн таньж мэдэхгүй спиртийн төрлийн шингэн зүйлсийг ууж хэрэглэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.